За байцгаана Avignon амтлагийн бөмбөрчин гитарчин асан мөн KDX Green амтлагийн гитарчин Того байна. Миний амьдралын топ 5 дуутай танилццгаая. Хамгийн эхний санал болгох track бол Defcon амтлагийн Somebody album-ны хамгийн эхний track болох Dream House. Би анх Defcon 2022 оны үед л яг анх олж сонсч ирсэн. Хамгийн анхны сонссон зүйл бол мэдээж яг ингээ юу болоод байгаа юм бэ? Ингээ битүү бижигнсэн юм донд ингээ цаана хүн ингээ орлоод яг ингээ хөгжмийн яг ингээ уусаа ойлгох чадварын дараа хүрээгүйсэн. Би яг шатааралтай байхад мэдээж хамгийн анх бол би энэ жанраагаас Black Keys жанраагаас Alcest гэх юм арай нэг хөнгөн арай нэг folk элементэн давмгаалцсан хамтлагуудыг түлхүү сонсож байгаад яг ингээ сүултээ яг өөрийгөө ингээ бий болгосны дараа яг миний сонсох юм яг Defcon байсан юм байна гэж олж ирсэн, мэдчихсэн. Ингээ бүхэл бүтэн 10 хэдэн минут ингээ тасралтгүй blast beat-нүүддэг яг тийм бөмбөрчөнтэй хамтлаг сонирхолтой санагдчихсэн. Манай Kerry-гийн гитарын директор Dream House-ийн гитар progression-ыг бол би өрөөнөөр агуу гэж хэлнэ. Яг бүхэл бүтэн бүр яг цогц бүр классик хөгжмийн зохиол шиг хэмжээний надад л өвтгийг санагддаг. Гитарны ликер ярил одоо ран явж байгаа юм шиг маягтайгаар ингээд бүхэл бүтэн риф зохиоцсон тийм гитарчин. Тэгээ тэрэн дээр манай Daniel-ийн бөмбөртөлт бол үнэхээр тасархай орж ирдэг. Амар гоё үзэсгэлэнтэй хөгжим дээр амар хахир хатуу ингээд уур хилэн юм шиг эсвэл цөхрөлч юм шиг бүр тийм яг нэг тийм хүний бас нэг тийм олон мэдрээд идэх мэдрэмжийг төрүүлдэг. Миний хувьд бол Dream House.
Definitely нэг хэсэг миний яг өдрийг эхлүүлдэг track болцсон байсан. Яг ингээд өглөө гараад хичээл рүүгээ явдаг ч юм уу, ажил руугаа явдаг ч юм уу, бэлтгэл рүүгээ явдаг ч юм уу, автобусанд яг мөнхийн яг суугаад хамгийн ихний track Dream House байдаг байсан. Бүр яг сүүлдээ тэр нь дадал болцсон. Тэгээд яг энэ дууг сонсохгүй бол яг ингээд миний өдөр байдаг шиг гоё байдаг уу, байхгүй болчих юм шиг санагддаг. Тэгээ би яг ингэж уншиж ирсэн юм яг ингээд хүн байдаг перформансаа гаргаж байгаа ч гэсэн заримдаа ингээд чухал ямар нэгэн шалгалт ч юм уу, ямар нэг өдрөө сандарснаасаа болоод ч юм ямар нэгэн хитрхи хичээснээс болоод ингээд төсөөлж ирснээс илүү доогуур перформанс гаргах үе байдаг. Тиймээс яг энгийн өдөр шиг л яг ингээд daily routine яг ингээд энгийн байдаг өдрүүд шиг байлгахын тулд би яг өдөр болгон яг чухал өдрийнхөө Dream House-ыг сонсч эхлүүлдэг. Их тийм загшилрах юмтай. Яг миний энэ дуунаас яг хамгийн дуртай хэсэг нь гэвэл Kerry-гийн орж ирдэг яг bridge хэсэг дээр амар нүргэн явж ирсэн blast beat явж ирсэн гинт зогсоод шалдан гитараар ингээд риф явдаг. Яг тэр хэсэг дээр яг риф явж дуусан гут нэг чив чимээгүй байж ирсэн аа. Яг сүүлийн breakdown орж ирдэг юм байна. За яг миний хамгийн хайртай хэсэг. Өөрөө сонсох болгон шар ус басдаг. Зарим дууч ингээд байн сонсоод ингээд яг мэдрэмж нь хоожраад ингээд юм мэдрэхэ болчихдээ шүү дээ. Яг энэ дуунаас бол яалтчгүй байн мэдэрдэг. Байнга яг авдаг мэдрэмж авсаар байдаг. Тэгээд сүултээ бас авахаа болчих магадгүй гэдэг ингээд гамнаж сонсдог болцсон бүр. Тэгээд нэмж хэлэхэд би одоо энэ подкаст бичигдэж байгаа өдрөөс 4 хоногийн дараа Будапешт руу очиж энэ Defy-ны Европын түүрээр нь очиж сонсгоод ингээд нислэг ер нь ингээд аяллаа төлөвлөсөн байгаа. Жанралтай дууралтаар тэгээд бас шинэ гарсан цомгийнх нь гой дуунуудыг сонсъё гэж одоо яатсан байгаа.
Lancelot-ийн комагийн хувьд бол хамгийн анхны яг ингээд хамтлагаар нь яг ингээд цаашаа түүхтэн судлаад ингээд бүр ингээд шимтэж сонссон цомгуудын маань нэг. Тэгээ миний хувьд бол хамгийн анх яг Black Gates-тэй Dopamine гэдэг хамтлагаар танилцчихсэн. Тэгээ би цаашаа яг судлаад яг хамгийн ихэнд надад олцсон хамтлаг нь Lancelot байсан. Ямар нэг random байдлаар яа ч юм кома гэсэн нэг тийм пульс үргэлж биш. Мэлтийн саны дундч биш. Яг энэ кома байсан. Тэгээд яг шууд тэр дуу надад амар таалагдчихсэн. Би яг санжийн яг хамгийн анх хизээ сонсч ирсэн нөө. Би яг 10 жилд байсан юм аа. Би яг хичээлийн хойно суудсан. Би өрөнд тэгэл 10 жилд хичээлийн хойно суудсан чихвчээрээ дуу сонсоол байж иддэг хүүхдэн байсан. Надаа яг намар болцсон. Навчнууд ингээд шархалцсан байж хаад яг ингээд кома ингээд шавлагдаад тавигдаад. Тэгээ би яг ингээд мэдэхгүй дууссан бүтэн сонсоод үзьяас гэж бодоод тийм ахир хатуу хөгжим амар их сонсохыг хүсэж идэв байсан. Гэхдээ яа ч black metal бүр яг над руу арай ордгүйсэн. Ингээд зүйлүүд яг Black Keys post metal ордог байсан. Тэгээ яг тэр миний юунд ингээд таарсан байсан. Комагийн үед бол post element ч байдаг, shoegaze element ч байдаг, black metal, shinking vocal ч байдаг. Ер нь Neon бол амар гоё цамгаа. Neon бол миний бас нэлийн хүндтэй цамгуудын маань нэг. Яг энэ жанраад намайг хүл тавиулсан цамг гэж хэлж болно. Тэгээд яг би өөр яг lyrics-ийн хүртэл ингээд гоё ойлгоод яг энэ яг юу илэрхийлэх гээд байна вэ гэж гоё бүх юм ингээд судлаад гоё мэдмээр санагдчихсэн дөө. Одоо хүртэл сонсоход яг гоё вэрэ байдаг. Өдөр болгон сонсдог плейлистэнд маань байж л байдаг. Melting Sun, Wild Hand, Neon гэдэг уусаа гайхамшигтай Black Gates essential цамгуудын нэг. Миний дараагийн танилцуулах дуу Radiohead хамтлагийн Spectre гэдэг дуу байгаа. Би ер нь яг амьд хөгжим сонирхож эхэлсэн цагаас хойш ер нь Radiohead-ийг ер нь маш их сонсдог байсан. Ер нь байнгын ямар ч хөгжим сонсдог байсан би байнгын давхар Radiohead. Уусаа Radiohead бол уусаа хэрэгцээ хүн болгоо юм ордог гэж ойлгомжтой. Миний хувьд яг энэ дуу яагаад онцлсан бэ гэвэл S-ийн хамгийн урд нь байх Radiohead-ийн дуу гэж би боддог. Spectre бол бусад дуунуудтай харьцуулахад яг ингээд яг Radiohead биш юм шиг байгаад байгаа юм шиг нэг шал өөр мэдрэмжийг төрүүлдэг. Яг үнэхээр яг яраалгүй аим оруулдаг. Яг үнэхээр аим шиг аим оруулж чаддаг тоо. Одоо ер нь хөвчлэн Radiohead-ээс ингээд цомгоор нь сонсдог бол ингээд зарим нэг ингээд синглэр цацагдсан нэг тийм нууцлаг тракууд байдаг. Тэдний нэг ялч Spectre мөн.
Том York-гийн яг энэ дуун дээр дуулсан дуулалт нь надад яг бус дуунуудтай харьцуулахад амар онцлохоор санагддаг. Найз өхнөө ч юм уу, их нэрээ ч юм уу ингээ яг инхрийлж байгаа юм шиг. Анх сонсоход угаасаа яг тэгж сонсогдчихсэн. Яг намайг инхрийлээд байгаа юм шиг амар бүр gay vibe mind мэдрэж. Яг энэ дуу гоё хайртай үндээ сонсоход бас гоёж магадгүй байх гэж бодож байна. Оркестрал орж ирсэн байдаг. Тэгээ энэ нас угаасаа үзэсгэлэнтэй дугуйдан гоё үзэсгэлэнтэй болох чадсан юм шиг санагддаг. Okay. Nirvana-гийн Cerebral-ийн ганцхан одоо осаа миний хувьд Nirvana яг миний хүүхэд насны яг айдлууд байсан. Яг хамгийн анхны амьд хөгжмөөс яг Goosebumps мэдэрч исэн хамтлууд уусаа яг Nirvana байсан. Курт байхгүйс бол яг одоогийн би байхгүй байсан гэж бол хэлэхэд бараг хэлсдэггүй. Би яг хамгийн анх Куртийг хараад гитар тоглож үзмээр санагдчихсан. Дэвийг хараад бөмбөр тоглолтмоор санагдчихсан. Яг 15-тай мангар хугацаа байгаа шүү дээ зэрэгт чинь тэгэл. Яг нэг өдрийг би амар санаж байна. Би яг өдөржингөө гэртээ ганцаараа ингээл зургтан дээрээ ингээд плейлист гүйлгээл сонсоод байж идэг байсан үе. Тэр үед би яг зуны нэг 3 сар баг өдөр болгон Cerebral-ийн энэ дууг амар их сонсдог байсан. Яг ч бостонуудаасаа над илүү яг сэтгэлд хүрсэн гэх юм уу юу мэр чинь хамгийн гоё санагддаг байсан дуу. Яг өсвөр насны нэг тийм нэг уусаа Nirvana чиг тийм их юм болдсон шүү дээ. Яг тэр дуугаа тэр минингээ яг түлхүү гаргаж ирсэн дуу шиг санагддаг. Тэгээ би яг нэг өдөр яг өдөржингөө яг энэ дуу лүүплээ сонсч байснаа санджээ. Куртийн солонууд ерөнхий амар замбраагүй ямар ч нэг тийм тодорхой багц скейл ашигладаг. Ядахны бүр пентатоникч ашигладаггүй гэж бүр гитар тоглож мэддэггүй гитар тоглож байгаа юм шиг. Тэр нь тэр үед би ч өөрөө гитар мэддэггүй юм байсан. Наад бүр ингээд амар гоё нэг тийм rad санагддаг байсан. Тэр нь ч угаасаа Куртийн өөрийнх нь айкон. Тэгээ энэ дуун дээр яг ашигласан тоглосон соло нь бол яг л гоё рок н рол соло доо. Одоо миний дараагийн танилцуулах 2 дуу бол та хэдэд ингээд шинээр танилцуулж байж магадгүй хамтлаг болон дуучид байгаа Strictly Ballroom and New Angels гэдэг энэ
дууны хувьд яг ингээд дуугаа эхлэхээс өмнө гэхэд би энэ хамтлагийг сар байна уу сар ахсан өмнө л илрүүлж ийсэн хамтлаг би яа ч юм рандом байдлаар яг энэ New Angels гэдэг дууг нь халаа сонсцсон. Дууг л эхлэхдээ амар ойлгомжтой зүгээр ингийн инди нэг тийм 90 оны lo-fi инди юм уу нэг рок хамтлаг байна да гэж бодож исэн. Яг дууны хагасаа шууд ингээд яг screamo ороод ирж байгаа байхгүй. Яг screamo дуунууд тиймэрхүү дуунууд зөндөө байдаг ч гэсэн яг энэ дуучных нь scream нь professional биш техникгүйгээр яг ингээд зөвхөн өөрийнхөө олоогоор ямар ч техникгүй орилж байгаа нь амар insecure teenage амар сэтгэл зүйн хэцүү байдлыг дуулж байгаа юм шиг. Ерөнхийдөө угаасаа л тийм юм дуулж ил байгаа л та screamo юм чинь. Яг онцлогоор нь бол дуучингийнх нь дуулж байгаа юм аяг нь амар таалагдсан нэгдүгээрт. Тэгээ хоёрдугаар, гуравдугаарт гэх юм бол мэдээж энэ хөгжимдэлт болон 90 оны классик hardcore элементүүд бас явж идэг пост ойлгомжтой амар гоё lo-fi хайж яг нэг тийм lo-fi хуучны дуунууд сонсох угаасаа гоё байдаг. Тэгээ ерөнхий яг анх scream сонсоод юу ямар амар шат юм бэ. Тэгээ яг надад Монголд одоо актив байдаг кикикиг хамтлагийн вайбт амар төстэй санагдчихсэн. Тэгээ яг цаашаа ухсан ч ялж барай өөр юм лээ л дээ. Энэ хамтлагийг бас сонсоод үзэхэд гэмүү шүү. Ер нь амар гоё тийм бүр ингээд дотроос ингээд сонир болох юм аа scream сонсохоор. Nick Drake-ийн Pink Moon цомогт багтсан Place to Be гэдэг энэ дуу таадаг салбарлах гэж байна. Энэ дуу бол яг миний хувьд яг анх сонсоход шууд яг гоё. Шууд ингэ наа амар гоё дулаахан тэрж байгаа юм шиг санагдчихсэн яг тэр үедээ. Яг тухайн үед би ч амар их метал сонсдог байсан юм аа. Death metal, black metal ингээл дандаа ингэж ихээ зодчдөг байсан. Яг тэр үед яг Nick Drake-ийг бол сонсоод өөр нэг хэсэгтээ бүр амар гоё soft guy болсон гэж. Одоо ч гэсэн бангийн сонсдог. Тэгээ яг энэ артистийн хувьд бол бүр нэлийн хуучны артист folk Британий folk жанраар тоглодог яг зөвхөн гитартайгаа яг энэ цомог дээр бол Pink Moon гэдэг энэ цомог дээр бол дан ганц Nick Drake болон түүний гитар байдаг. Тэгээд яаж зөвхөн гитартайгаа хойлохнаа үнэхээр тасархай үзэсгэлэнтэй болж болдгийг яг Nick Drake надад бол 100% харуулж байгаа шиг санагддаг. Nick Drake-ийг зориулаад би бүр ингээд хоёр цэглэн гитартай байсан тэр үедээ би яг нэг гитараа зараад банзан гитар авч исэн бүр. Nick Drake-ийн дуунуудыг тоглоод ингээд дуулж сурыг гэж бодоод авч исэн. Тухайн үедээ би яг энэ дууг дуулах гэж оролдсон юм аа. Тэгэхэд бол яг үнэхээр надад амар хэцүү санагдчихсэн. Яг ингээд бид нэр ингээд сонсоод өнгөрөөждөг ч гэсэн яг ингээд нарийн харуул дуулалт гэдэг ч бас нарийн байдгийн байлээ. Би яг Nick Drake-ийн Place to Be гэдэг дууг ингээд cover хийгээд ингээд дуулах гэж оролдож байгаа үед яг ямар мундаг хүн бэ гэдгийг яг мэдчихсэн. Ингээд яг дөрвөн мөр болгон дээрээ дууны турш маш олон ингээд lyrics явж байгаа шүү дээ. Тэр дөрвөн мөр болгон дээрээ шал өөр
би яг дуучин хүн биш болохоор нарийн юуг нь сайн мэдэхгүй тембер гэх юм уу юу гэх юм. Шал өөр ингээд хэм маягаар дуулдаг. Дөрвөн мөр болгон дээр үг болгоноо ингээд дахилт болгоно нь ингээд бол адилхан байх хэрэгтэй байдаг ч гэсэн бүгд нэг харагт нэг хэм маягтай хэрний дуулж байгаа юм маяг нь яг бүгд өөр өөр болоо явж идэг. Тэрийг нь хараад яг ингээд ямар мундаг яг нэг дуун дээрээ сууж ингээд ажилласан бэ гэдг нь надад амар анзаарэгдэжсэн. Тэгээд нэг трекийг нэг олон хүн сайн мэдхгүй бах яг манай үеийнхэн гэх юм уу нэг сайн мэдхгүй бах. Хөвчлэн дандаа хөвшин хүмүүс сонсоод байдаг харагддаг. Яг ухаан сонсвол амар гоё cozy vibeтэй гоё тоонууд зөндөө байдаг. Especially яг энэ трегийн Place to Be гэдэг энэ дуулалт амар гоё тайван яг шууд ингээ хүн тайвшруулж чаддаг. Ингээ салхи өдөөс үлээж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Ийм гоё дуу байна. Хайж гисэн бас ингээ дэмэрхүү дуу сонсоод тайвшраад тэрүүлж байгаа юм шиг мэдрэмж авахыг хүсвэл нэг трекийг сонсороо гэж хэлмээр байна. When I was young, younger than before, I never saw the truth hanging from the door. And now I'm more or less see you face to face. And now I'm more or less gotta get up, clean the place. And I was greener than the hill, where flowers grew and the sun shone still. Now I'm darker than the deepest sea. Just hand me down, give me a place to be. And I was strong in the sun. I thought I'd see when day was done. Now I'm weaker than the palest blue. Oh, so weak in this need for you. Elliot Smith энэ шиг ингээд зөвхөн гитартайгаа ойлгохнаа дуулдаг артистуудын яг миний хамгийн анхдагч юм яг өөрийн хэм маягаараа гарч ирсэн артист нь гэж би боддог. За ингээд плейлистүүд төөгөө байла. Өөрийн зүгээс онцлог 5 дуугаа та бүхэнд өргөж дуустаад хамт байсан хүмүүстээ баярлалаа. Тэгээд аль болох 5 өөр өнцгөөс 5 өөр жанрын дуунууд оруулъя гэж зорьсон боловч тэгээд яг өөр дээрээ явж үзээд миний амьдралын топ 5 дуу 5-6 дуу гэж бодгоо. Аль ч хүн ингээд зарим нэг жанр төлхөө байж харагдсан байх бах. Тэгэхдээ хамт байсан хүмүүстээ баярлалаа. Баяр та.